гадаад яамнаас нэг зүйлийг тодруулах хийж хэрэгжүүлэх чинь арга хэмжээ төсөв хөтөлбөртэй холбоотойгоор төсвийн хүрээний мэдээлэлээр танаа яамтай холбоотой хоёр асуудал байгаа. Тэгэхээр энэ хоёр асуудлаас өөр бусдаар ер нь ажил алба ер нь болно гэж үзэж байгаа юу? Бид нар манай байнгын орны гишүүд гадаад яам дээр төсөв батлагдсны дараа 12 сард бас очиж ажилласан. Тэгээ нэг хэд хэдэн асуудлаар чиглэл болгосон. Энэ дээр нэг онцлог зүйл нь бол яг одоо нөхцөл байдал өөрөө та хүн бүгдөө мэдж байна. Бид нар бас бүгдөө л ойлгож байна. Олон улсын нөхцөл байдал өөрөө тааваршгүй, эйдрэтэй нөхцөл байдал орж байна. Тэгээ ийм одоо юу гэдэг нэг талдаа ийм супер прагматик ийм бодлого угаас олон улс ноёлж эхэллээ. Илүү одоо юу гэдэг бодит харилцааны цаг үе эхэлж байна л да. Тэгээ бид нар энэ дээр хэлсэн зүйл нь гадаад яам буюу бид нар энэ үндэсний эрх шигүүр нэгдүгээрт байгаа асуудал дээр гадаад бодлого дээр ямар нэг алдаа гарах хэрэг байхгүй байна. Тэгэхээр сүүлд байнгын орооноос бол бид нар очихдоо эх оны төсвүүдээр та бүхэн төсвийн хүрээний мэдээлэл дээр гол анхаарах юм бол энэ ерөөсөө дипломат албаа бэхжүүлэх тал дээр анхаараач. Бодлогын судалгааны хүрээлэнг гадаад яамд иргэдэд байгуулаач. Ахмад дипломатчдын үгийг сонсдог болооч. Мэргэжлийн бодлого судалгаан дээр суурилсан дүн шинжилгээ хийсэн ийм одоо судалгаанд суурилсан бодлогыг гаргадаг байгаа ч гэсэн асуудал хөнж тавиад байсан. Тэгэхээр бол нэг талдаа өөрөө гадаад яам бодлого шийдвэр гаргалтын дээр энэ институчлэгдсэн тогтолцоо буюу шийдвэр гаргалтын зөв механизмыг бол бүрдүүлэх хэрэгтэй байна. Судалгааны механизм хэрэгтэй байна гэдэг асуудал ирсэн. Энэ асуудлаа та хэд маань яг одоо энэ төсвийн хүрээний мэдээллийн хүрээнд тодорхой шинээр бас төсөл арга хэмжээ оруулах шаардлага байсан уу? Энэ ажил ер нь яг ямар түвшинд явж байна? Би тооцоо судалгааг нь хийгээд байнгын орон тус эргэж мэдгдээр гэдэг асуудлыг тавьсан. Хоёр дахь асуудал нь за энэ ч яг төсвийн хүрээтэй бол бас шууд хамааралтай асуудал бол биш. Нэгдэх нь яг зүгээр энэ яг манай эрхлэх асуудлын хүрээнд бид нар энэ дипломат албаар бас хариуцлах талбаа. Тэгэхээр ямар нэг байдлаар бид нар энэ дипломат албыг бол амралт болоо зугаалгын газар байгуулгал болгож болохгүй гэдэг. Тэгэхээр мэргэжлийн байх шаардлага гэсэн хүмүүс байх. Одоо өнөөдөр үндсэндээ ирэх энэ магадгүй 3-5 жилийн хугацаанд энэ супер прагматик ийм нөхцөл байдал дээр бодит харилцааны цаг үе дээр дипломат алба өөрөө мэргэжлийн байх юм шаардлага үүсэж байна шүү дээ. Магадгүй 40-50 жилийн өмнө бол хамаагүй улс төрийн албан шатнууд байж болдог байсан баг. Тэгэхээр одоо энэ жил бол лав 2030 элчин сайдрын хугацаа тусч байгаа. Сая энэ хаврын чуулганаар элчин сайд нарыг шинээр томилох асуудлууд орж ирэх асуудал яригдчих байсан. Энэ ямар түвшинд байна уу? Ямар бодлоготойгоор оруулж ирэх гэж байна уу? Ямар шалгуур шаардах гэсэн хүмүүсүүдийг та хэд бас оруулж ирэх гэж бодож байгаа. Энэ дээр нэг мэдээлэл өгдөг ч. За тэгээд төсвийн гүйцэтгэл угаас удахгүй ингээд орж ирнэ. Тэрэн дээр бид нар ер нь танаа энэ дипломат байгууллагын чинь томилгоотой холбоотой сүүлийн үед хийгдээд байгаа асуудлуудтай холбоотой бас мэдээлэл ер нь холбогдох одоо мэргэжлийн байнгын орны хувьд бол бид нар сонсох ёстой гэж харж байгаа. Их хурл бол мэдээж ерөнхийлөгчийн санал болгосноор элчин сайдрыг бол оруулж ирж томилох асуудал яригдана. Засгийн газар дотроо мэргэжлийн бус хүмүүсүүдийг улс төрийн намуудын шахалтаар, шаардлагаар консулууд, элчин зөвлөхүүдээр мэргэжлийн бус асуудлыг томилж байгаа асуудал бас байх. Энэ дээр бас нэг тодорхой мэдээлэл өгөөч. Энэ асуудлаа ч гэсэн төсвийн гүйцэтгэл дээр та хэд ер нь өөрсдөө мэдээлэл юм бэлтгээд бас оруулж танилцуулах хэрэгтэй гэж харж байна. За гадаад яам. Мөнх төшиг дарга 6 номер. За Тэмүүлэн гишүүний асуултанд хариулъя. Гадаад харилцааны яамны төрний хэмжээнд дарах мөнх төшиг. За дипломат албыг бэхжүүлэх хүрээнд ялангуяа энэ олон улсын харилцааны эйдрэтэй одоо томоохон их гүрнүүдийн энэ хоорондын бас маргаан зөрчилдөөн хурцж байгаа энэ үед бол манайх шиг хөгжиж байгаа орны үед бол улс төр дипломатын аргаар аюулгүй байдал усгаар тогтол хамгаалах ийм үндсэн чиг үүрэгтэй яамны хувьд бол хүмүүсээ бэхжүүлэх мэргэжлийн байлгах дээр бол бид онцгой анхаарч байгаа. Энэ хүрээндээ бид энэ ондоо дипломат албаны хуулинд нэмэлт өөрчлөлт оруулахаар одоо яг судалгааны ажлууд нь хийгдээд боловсруулах ажлууд нь хийгдээд явж байгаа. За 2023 онд аюулгүй байдал гадаад болгоны байнгын хорооноос 2 тоот бас нууцын гормоор гарсан тогтоол байдаг. Энэ хүрээнд цаа бас Тэмүүлэн гишүүний хэлсэн гадаад яамны одоо үйл ажиллагааг нь илүү судалгаан дээр суурилсан мэргэжлийн байхтай холбоотой тэр дундаа судалгааны дипломат активын бүтцийг ярьж ирсэн. Тэгэхээр энэ асуудлуудыг бид оруулах гад одоо яамдаас санал аваад явж байна. За харамсалтай нь 23 онд бол засгийн газар дээр бол дэмжигдээгүй сургалтын байгууллага
удирдлагын актив гэж байхад тусдаа ингэж технологи актив гэж яах гэж байгаа юм бэ гэдэг үндслэлээр унж исэн юм байл. Тэгэхээр бид нар энэ оны үед бол бид нар онцгой анхаарад яамттайгаа ч бас ингээд учир байдлыг танилцуулаад засгаас санал авч явж байгаа. Зүгээр бүтцийн хувьд бол улсын төсөвт төдийлөн бас өндөр ачаал өгөхгүй үүднээс яамныхаа бүтцтэй байлах их тийм прагматик байдлаар цөөн оронтойтой байхаар ингэж төлж байгаа ихний асуудлын хувьд. За хоёр дахь асуудлын хувьд бол томилгоотой холбоотой асуудал байгаа. Тэгэхээр дипломат албыг бэхжүүлэх ёстой гэдэг дээр бол таны хэлснийг бол бид бүрэн хэрэгжүүлж ажиллахын төлөө ажиллаж байна. Энэ үрээндээ бол бид сая бас дипломат албаны шалгалтуудыг бол маш өндөр хатуу ийм хяналтанд ор төрийн албаны зөвлөлтөд хамтраад бас хийсэн. Өнгөрсөн зуунаас эхлээд төрийн албаны зөвлөл үндэсний аудитын байгууллагуудтай бас хамтраад гарсан зөрчлүүдийг арилгах ажлуудыг бас хийгдээд явж байгааг бас танд хэлье. За 23 элчин сайд нарын одоо томилтын хугацаа энэ онд дуусгаар байгаа. Тэг яг дипломат албаны хуулинд томилтын хугацаа 4 жил гэж заасантай холбоотойгоор яг өнөөдрийн байдлаар энэ элчин сайд нарын 4 жил нь яг бүрэн дуусаагүй байна. За яг дөрөв дуусах тогсны дараагаар гадаад харилцааны сайд ерөнхийлөгчтэй зөвшөлдсөд элчин сайдын томилгооны асуудлыг оруулж ирнэ. Тэгээд элчин сайдын томилгоог бол мэргэжлийн барих дээр бол гадаад харилцааны сайдын одоо өгсөн чиглэлийн дагуу илэрхийлсэн байр суурийн дагуу гадаад харилцааны яам ажиллаж байгаа гэдгийг бас танд дуулгая. За засгийн газраас бас томилгоотой холбоотой асуудлууд байгаа. Бид нар бүх томилогдож байгаа хүмүүс төр өндөр шаардлага тавьж хуулийн дагуу одоо шалгалтууд аваад явж байгааг бас танд хэлье. Тэгэхээр засгийн газар дотор шийдэж байгаа сайн дээр консул болоод элчин зөвлөлттэй холбоотой асуудлууд дээр ямар нэг мэргэжлийн бус томилгоо бол хийгдэв гэж үзэх үү. Одоо улс төрийн нам хүчнээс чинь 30-40 хүнийг ч гэдэг юм уу 40-50-аар нь улс төрийн намаас албан тоотоор бичгээр тохиролцоогоор ингээд дипломат албыг арилжааны байгууллага болгож байгаа юм шиг байдлаар амралт цугаалгын газар болгож байгаа юм шиг байдлаар томилгоо хийж байгаа. Одоо ийм яриануд бас явж байна. Тэгэхээр энэ хэр бодиттой юм бэ? Та нар энэ асуудал дээр ажил хэрэгчээр яг мэргэжлийн талаас нь асуудалд хандаж чадж байна уу? За 6 номер. За тэмүүлэн гişүн асуултанд хариулъя. Мөнх шиг. За төрийн тусгай алба, дипломат алба бол төрийн тусгай албаа. За сошиал орчинд явж байгаа мэдээ идэл бол яг бодит байдалтайгаас бол ташаа. Гадаад харилцааны яам болвол дипломат албаны хуулиар тавьсан шаардлагын дагуу одоо тухайн албанд томилохоор нэр дэвшүүлж байгаа хүмүүс төр бол бид нэр шаардлага тавьж цөөн тооны томилгоо хийсэн. Энэ дээр гэхдээ бид танд бас танилцуулсан дипломат албаны хуулинд тавьсан шалгуурын дагуу шалгалт аваад томилсон тохиолдол бий. Гэхдээ энэ тоо бол тийм квот гэдэг юм уу, тийм зүйлээр бол томилгоо хийгдэгвэ гэдгийг танд хариуцлагаар мэдтээ. За ойлголоо. За тэгээ тийм биш үү, сайн байна. Тэгээд төсвийн гүйцэтгэл орж ирэхэд яг энэ томилгоотой холбоотой тэр дундаа засгийн газар дотор шийдэж байгаа асуудлуудаа нэг үрчлэн мэдээллүүдийг нэгтгэхэд байнгаараа нэг гишүүдэд бас энэ асуудлуудаар мэдээллийг хүргээд за ингээд тодорхой хэмжээнд бид нар төсвийн гүйцэтгэлийн хүрээнд бол мэдээлэл сонсноо. Тэгэхээр мэдээлэл яамнасаа сайтар бэлтгээд оруулж ирээрэй гэдэг зүйлийг хэлэх байна. Төрийн албалууд дипломат албаны тухай шаардлагуудыг хэрхэн хангасан. Тэр дадлага туршлагатай мэргэжлийн ур чадвар нь байгаа мó гэдэг асуудлууд төр.